Монгол Улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Бурхан урлаач Ухаан Заяагийн одоо энэ үзэсгэлэн бол үнэхээр бас онцлогтой, маш чухал үзэсгэлэн гэж бодож байна. Яагаад гэвэл одоо нэг домог байдаг шүү дээ одоо галт шууны тухай тийм ээ. Үнс болоо шатаад нурман дундаас амилж босч байгаа тухай. Яг тэрэн шиг одоо Монголын Бурхан урлал тэр дундаа энэ одоо нэг шүтэн урлагийн ажил бол бас 20 дугаар зууны үед шашингүй үзлийн улмаас болсон гэж хэлмэгдэж хэсэгтээ бол тасарсан, уламжлалт тасарч ирсэн ийм урлал. Тэгээд энийг одоо 21-р зуунд 20-р зууны сүүлч 21-р зуунд болно гэж уламжлан сэргээж тэгээд одоо олон шавнар төрүүлж өөрөө бас ийм бүтээл төрүүлж соён гэгээр хүртэл ажил хийж маш олон талтай ажиллаж байгаа ийм сайхан сэхэтэн бол манай Ухаан Заяа байгаа. Тэгээд энэ торгон наамлууд бол ер нь хүннүгүй юус гаралтай өдийг хүртэл монголчууд уламжлан хадгалж яваа Монголын одоо ахуйн соёл гүн гүнзгий нэвтэрсэн ийм сайхан соёлын өв. Тэгээд энийг одоо бурхны шашны тэр урлагын ухааны уламжлалтай хослуулж өнөөдрийг хүртэл ингэж одоо авч явж байгаа, залгамжилж явж байгаа одоо шинэ дэг сургуулийг бий болгосон ч гэж хэлж болохоор ийм хэмжээнд ажиллаж байгаа юм уран бүтээлчээр гэж хэлмээр байна. Тэгээд энэ үзэсгэлэнг бол хүмүүс өргөнөөр ирж үзээсэй. Энэ дан ганц одоо юу гэдгийг зэгт наамд биш бас өөр олон төрлийн одоо зураг урлалын бүтээлүүд байна. Тэгээд бас цуврал дээгцүүд явна. Тийм учраас одоо Ухаан Заяагийн өнөөдөр олон түмэндээ зориулж үн төлбөргүйгээр зохион байгуулж байгаа арга хэмжээнд нь бүгдээрээ хүмүүс маань идэвхтэй оролцож ирж лекцэнд нь сууж бүтээлийн үзэсэй гэж хүсэх байна. Зүүнд түчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.